Аялал захиалгын зааварчилгаа. Incruises-ийн гишүүдэд зориулсан гарын авлага. Гишүүд эхлээд өөрийнхөө Incruises бүртгэл рүүгээ нэвтэрсэн байх ёстой. Одоо ерөнхий цэсийг нээн. Дараа нь Incruises цэсийг нээн. Одоо хайлт гэсэн дэд цэсийг нээн. Эхлээд аяллаа хайлтын цонхон дээр дарж аялах улс орнуудаа сонгоно. Энэ удаад ойроос эхлэлтэй аялал захиалахыг хүсэж Хятад улсыг сонголоо. Дараа нь аялах огноогоо сонгож оруулаад хайлт цэсийг дарна. Сүүлд нь эренбэлэг цэсийг нээж өксөх үнээр гэсэн сонголтыг сонгоно. Одоо гарч ирсэн аяллуудаас өөрийн сонирхсон аяллыг сонгож мэдээллийг нээж харна. Энэ удаад Хятадын Шанхайгаас эхэлж Солонгосын Чежу арал, Японы Фукуока хотоор аялаад эргэж Шанхайд дуусах круиз аяллыг сонголоо. Сонгосон аяллынхаа дамжин өнгөрөх улс орнууд маршрутын мэдээлэлтэй танилцаад бүх круиз цэсийг дарж үргэлжлүүлнэ. Аялах хүний тоог оруулах ба хүүхдээ авч аялах бол хүүхдийн тоо, төрсөн он, сар, өдрийг оруулж өгнө. 55-аас дээш насны аялагчтай бол заасан нүдийг идэвхжүүлээд өөрөө хайх цэсийг дарж үргэлжлүүлнэ. Цонхгүй, цонхтой, тагттай, люкс зэргээс шалтгаалж өрөөний үн янз бүр байдаг тул зөв сонголтоо хийгээрэй. Сонгосон өрөөний мэдээллийг нээн. Өрөөний сонголтын дагуух мэдээллийг нээн. Өрөө байрших тавцангийн давхрыг сонгоно. Өрөөнийхөө дугаарыг сонгоод үргэлжлүүлэх зэсийг дарна. Хоёр дахин өссөн шагналын оноогоо ашиглан захиалах бол шагналын оноогоор гисэн мөрийг идэвхжүүлнэ. Идэвхжүүлсний дараа үргэлжлүүлэх зэсийг дарж дараагийн хуудас руу шилжинэ. Хуваарлагдсан шагналын онооны дүнг идэвхжүүлээд үргэлжлүүлэх цэсийг дарна. Аялах хүмүүсийн мэдээллийг холбогдох утгын мөрөнд оруулж өгнө. Хоолны газрын сонголтоос аль нэгийг нь сонгоод үргэлжлүүлэх цэсээр дарна. Мэдээллийг шалгаж идэвхжүүлээд баталгаажуулалтыг дарна. Аяллын хамгаалалт хийх бол дээрх хоёр мөрийг сонгож идэвхжүүлнэ. Хэрэв аль нэгэн хамгаалалтыг авахгүй гэвэл мөрүүдийг идэвхгүй болгоод үргэлжлүүлэх зэсийг дарна. Үйлчилгээний нөхцлүүдтэй сайтар танилцаад зөвшөөрч байгаа бол тус бүрийг идэвхжүүлэн төлбөр гүйцэтгэх зэсийг дарна. Энд таны захиалсан аялалд шагналын онооноос тооцсон хувь хэмжээ, бэлнээр төлөх мөнгөн дүн, татвар, бонтын хураамж, захиалга боловсруулсны хураамж гэх зэрэг бүх зардлыг шингээсэн сүүлийн бодит үнийн дүнгийн хэмжээ гарч ирдэг. Одоо нийт төлөх үнийн дүнтэй танилцаад гүйцэтгэх цэсийг дарна. Өөрийн төлбөрийн картад тохирох төлбөрийн апыг сонгоно. Апа зөв сонгосон бол төлбөрийг үргэлжлүүлэх цэсийг сонгоно.
Одоо төлбөрийн картын мэдээллүүдийг тохирох мөрүүдэд оруулаад төлбөр гүйцэтгэхийг дарна. Төлбөр амжилттай төлөгдлөө гэсэн бичиг гарч иртэл хүлээнэ. Төлбөр төлөгдсөний дараа аялал захиалгын тасалбар шууд гарч ирдэг. Үүнийг та одоо хэвлээд авч болно. Хэрв дараа хэвлэх бол та ерөнхий цэс дэх төлбөр цэсийг нээхэд тооцооны баримтууд дэд цэс гарч ирнэ. Түүнийг нээгээд аялал захиалын хуудас цэсийг дарна гарч ирсэн захиалын хуудсыг хэвлэнэ.